Зөвлөмжийн хэрэгжилтийг улсын их хурл өөрөө анхааралд авах ёстой. Үүгээрээ засгийн газрын үйл ажиллагаа бас төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааг хянаж байгаа боломжийг олох ёстой. Жишээлбэл аудитын хийсэн тайлангаар эмийн хэрэгслийн өнөөгийн нөхцөл байдалд аудитын байгууллага аудит хийсэн. Үр дүнд нь аудитын тайлангаар илэрхийлэгдсэн асуудлуудыг эмийн хяналтыг нийтийн сонсгол хийх явцад энэ аудитын тайланг үндэслэл болгож асуудалд хандж байгаа нь эргээд их хурлын үйл ажиллагаа засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавихад илүү дэмжлэг болж харагдаж байгаа явдал. Бас өөр нэг жишээ бол хүнсний аюулгүй байдал тал дээр аудитын байгууллага бас ийм агуулгын аудит хийсэн. Тайланг улсын их хурлд тургуулсан. За хүнсний аюулгүй байдлын талаар дүгнсэн дүгнэлт зөвлөмжийг тухайлбал Монгол Улсын ерөнхийлөгч анхааралд авч үндэсний хөтөлбөр аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг өөрийн зарилгаараа тодорхойлж тэр тал руу бүхэл бүтэн үндэсний хөтөлбөрийг бий болгож ажиллаж явах жишээтэй. Гэх мэтлэнгээр аудитын үйл ажиллагааны үр дүнд ард нийтийн халуун сэдэв болсон томоохон нэлээдгүй асуудлуудаар улсын их хурл засгийн газар үйл ажиллагаагаа бас авч явуулж байгаа сайн талууд бол байна.